Татвар төлөгч та бүхэндээ татвар төлөгчдийн өдрүүдийн мэндийг хүргэн мэдчилье. Монголын татварын алба жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт уламжлал болгон тэмдэглэдэг. Татвар төлөгчдийн өдрүүдийг 21 дахь жилдээ цахим хэлбэрээр тэмдэглэж байна. Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 10.8 их найт төгрөгт хүрч 2016 оны төсвийн орлогоос 2 дахин өссөн. За энэ нь 4 жилийн хугацаанд эзэн засаг өссөн, бизнес тодорхой хэмжээнд бас өссөний баталгаа юм аа. Монголын татварын алба төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэн ажилдаг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. 2019 оны хувьд бид 5.8 их найт төгрөгийн орлого бүрдүүлсэн. За энэ нь бол төсвийн 54%-ийг эзэлж байгаа. За энэ тоог 2016 оны бидний төвлөрүүлж байсан орлоготой харьцуулах юм бол даруй 2.3 дахин их өссөн байгаа. Төсвийн орлогыг татвар төлөгчид та бүхэн бүрдүүлдэг. Монголын татварын албанд өнөөдрийн байдлаар 205 мянган хуулийн этгээд 1.8 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан 3 үзүүлэлт тус хүрээр шилдэг 10 татвар төлөгч аж ахуйн нэгжийг шалгаруулан алдаршуулж байна. Эдгээр шилдэг татвар төлөгчид нь төсвийн орлогод эзлэх хувь нь өндөр байгаа юм аа. За эхнийхт нь бол энэ хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийг нэрлэе. Эрдэнэ төлбөр, Эрдэнэс 5 толгой, Оюутлогоо, Energy Resource, Апу, Хаан банк, Голомт банк, 5 толгой, TTGV, CO, Монголын Алт Мак зэрэг эдгээр 10 компанийг нэрлэж байна. Эдгээр 10 компани улсын төсөвт төлсөн нийт татварын дүн нь 2.6 их найт төгрөгт тэнцэнэ. Энэ нь манай татварын албаны төсөвт бүрдүүлдэг орлогын 45%-ийг бүрдүүлж байгаа. Хоёрдугаарт нь хамгийн их ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийг нэрлэе. Нэгдүгээр Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэ төлбөр, TTGV CO компани, Energy Resource, Хаан банк, Монголын Алт Мак, Цайрт Минерал, Лейтон, Ачдэгт, за Вагнер Аз тоног төхөөрөмж зэрэг эдгээр 10 компани маа. Эдгээр 10 компани нь манай татварын хамгийн гол орлогыг оруулдаг аж ахуйн нэгжийн орлого албан татварын 52%-ийг эзлэх хэмжээний татварын орлогыг бүрдүүлж байгаамаа. 3-дугаарт нь хамгийн их ажлын байрыг бий болгосон 10 аж ахуйн нэгжийг бас нэрлэе. Үүнд Эрдэнэ төлбөр, Хаан банк, за Номин 5 трейд компани, Говь, Монгол Рос Цвитмед, Оюутлогоо, Төрийн банк, Голомт банк, Energy Resource, Монголын Алт Мак эдгээр 10 компаниуд юм аа. Эдгээр 10 аж ахуйн нэгжүүд нь нийтдээ 42 мянган ажлын байрыг бий болгосон. Монголын татварын алба бүх татвар төлөгчид та бүхэндээ мөн цахим талархлыг хөргүүлж байгаа. Та бүхэн татварын систем дэх өөрийн цахим хаягаараа нэвтэрч талархлын хуудасаа хүлээн авах бүрэн боломжтой. Энэхүү талархлыг та бүхэн манай Facebook-оор өрнүүлж байгаа чаленжид нэгдэхийг та бүхнээс бас уриалж байна. Монголын татварын алба энэ оны 1 сарын 1-ээс татварын шинжилсэн багц хуулийн шинжилгээг гардан хэрэгжүүлж эхлээд байна. Монголын татварын алба бид ил тод нээлттэй шуурхай үйлчлэгээнд чиглэсэн орчин үеийн цахим татварын алба болох зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд татварын алба танд ойртож таны гар утсанд очлоо. Ижил арзмэрийн хувцс хүн болгонд таарах уу? Тэгэхээр засгийн газрын зүгээс жижиг дунд бизнесийг дэмжиж тэдэнд тохирсон татварын үйлчлэгийг үзүүлэх татварын бодлогыг хэрэгжүүлээд байгаа. Өмнө нь жижиг том бизнес эрхлэгчид ялгаагүй улирал болгон тайлан гаргадаг татварын хувь хэмжээ нэгэн жигд 10%, за тодорхой хэсэг компанийн хувьд бол шатлал нь өсөж 25% байсан. Тэгвэл засгийн газраас бизнесийг дэмжих татварын бодлогын хүрээнд нийт татвар төлөгчийн 97%-ийг нь 1% татварын систем рүү шилжүүлж жилдээ нэг удаа тайлан өгөх ийм хялбаршуулсан гормыг хэрэгжилж эхлэв байна. Үүний тод жишээ нь бол 2019 оны 1-р улиралд 108 мянган бизнес эрхлэгч татварын тайлан тушаадаг байсан бол хууль хэрэгжснээс хойш 20 оны 1-р улиралд ердөө 106 бизнес эрхлэгч татварын тайланг 1-р улиралд тушаагаад байна. Нөгөө дэмжиж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчид болох 105 мянган аж ахуйн нэгжийн төлөх татвар нь 98.5 төгрөг хүргөөр буурч тэдэнд хөрөнгө оруулалтын их усур болон үлдэх боломж нь бүрдсэн.
Аж ахуй нэгжүүдээс гадна татвар төлөгч иргэдийн хувьд татварын цэнхэр дэвтрийг бид нэр цахин болгож e-баримт аппликейшнтэй нэгтгэсэн. Бид бүхэн бүгдээрээ e-баримт аппликейшнийг мэднэ. Иргэд та бүхэн e-баримт аппликейшнээрээ дамжуулан татварын 40 гаруй үйлчилгээ, төрийн босод 8 байгууллагын 134 үйлчилгээг авах боломжтой болсон. Цаашид бид e-баримтын хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн сайжруулан хийхээр ажиллаж байна. Үүний нэг нь бол автомашины татварыг өмнө нь 2-3 цагийн хугацаанд төлдөг байсан бол одоо 20 секундын дотор татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. Мөн түүнчлэн Монгол банкнаас хүлээн зөвшөөрсөн бүх төрлийн төлбөрийн системийг ашиглан бүх төрлийн татвараа төлж цаг хугацаа зардлаа хэмнэх боломж бүрдсэн гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Албан татварын хуулийн дагуу татвар төлөгч татвар төлөхөөс гадна буцаан олголт хөнгөлт чөлөөлтийг мөн эдэлдэг. 2019 оны хувьд аж ахуй нэгжүүдийн хувьд 92.2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан. 3.3 тэрбум төгрөгийн хөнгөлтийг эдэлсэн. За 648 тэрбум төгрөгийн орлогыг татвараас чөлөөлсөн байна. Иргэн буюу хувь хүн татвар төлөгчийн хувьд 145.8 тэрбумын буцаан олголтыг авсан. 7.2 тэрбум төгрөгийн хөнгөлтийг эдэлсэн. 279 тэрбум төгрөгийн орлогыг татвараас чөлөөлсөн байна. 2020 он гарсан цагаас хойш дэлхийн нийтэд цар тахлын аюул нүүрлээд байна. Үүний нэгээд Монгол улсад ч гэсэн цар тахлын аюулын орчинд бид нар ажиллаж амьдарч байна. Энэ цаг үед татварын шинжилсэн багц хуулийг хэрэгжиж эхэлсэн нь мөн цагаа олсон зөв бодлого болсон тодорхой байна. Засгийн газраас энэ хүнд үед ард иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Татварын хувьд 104,400 аж ахуй нэгж орлогын албан татвараас чөлөөлөгдсөн. Үүний дүнд 25 тэрбум төгрөг бизнес эрхлэгчдэд үлдэж байгаа. 700 мянган иргэн салин хөдөлмөрийн хөлсний албан татвараас чөлөөлөгдснөөр 192 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого эдгээр иргэдэд үлдэж байна. 1250 аж ахуй нэгж түрээсийн төлбөрөө бууруулснаар 20 тэрбум төгрөгийн татварын хөнгөлтийг мөн эдлэх боломжтой болж байна. 800 мянган татвар төлөгч татварын алдан торгуулиас чөлөөлөгдснөөр 15 тэрбум төгрөгөөр татвар төлөгчдөд дэмжлэг болон мөн үлдэж байна. Эдгээр дөрвөн гол арга хэмжээг татварын хөнгөлт чөлөөлтийн хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Төр буй дор татвар оршихуй, татвар оршихуй дор төр оршихуй гэдэг. Монголын татварын алба олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх зорилгоор тусгаалan хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажилладаг. Энэ хүрээндээ ирээдүйн татвар төлөгч хүүхэд багчуудынхаа дунд татвар төлөх хэрэгтэй юу гэдэг сэдвээр гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан, TikTok бичлэгийн уралдааныг зохион байгуулж шалгаруулад байна. Энэхүү одоо бидний зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон ирээдүйн татвар төлөгч дүү нартаа баярлснаа мөн илэрхийлье. Та бүхний бүтээлийг татварын албаны ирээдүйн татвар төлөгч Facebook хаягаар олон нийтийн хүртэл болгоно. Татварын боловсролын хөтөлбөрийг дэмжиж бидэнтэй хамтран ажилладаг бизнес эрхлэгч та бүхэндээ мөн талархснаа илэрхийлье. Монголын татварын алба ирээдүйн татвар төлөгч хүүхэд багчуудаа зориулна. Татварын зөгийг буюу таазын зөгийг бүтээн цаашдынхаа боловсролын хөтөлбөртөө ашиглахаар бүтээгээд байгааг дуулгахад таатай байна. Татвар төлөгч, аж ахуй нэгж, хувь хүн иргэн таны бизнесийн ажилд амжилт хүсье.